Нэгдүгээрт энэ алаг цог дэгдэлттэй байгаа. Тэгэхээр 5 төвшөнтэй шүү дээ. Улирал хоорондын идэвхжлийн тий алаг цог, аймаг улсын хэмжээний тэгээд эцэст нь цар тахал гэсэн. Тэгэхээр энэ алаг цог дэгдэлт бол нийслэлтэр байгаа. 0-15 насны хүүхдийн 80 орчим хувь нь өвчлсөн гэсэн ийм юутай. Нийт өвчлөгчдийн 80 орчим хувь 0-15 нас байна. Тэгэхээр зэрэг бидний бас яаж байгаа зүйл бол хэсэгчлсэн байдлаар за мөн одоо насны хувьд хэсэгчлэнэ гэсэн үг, байрлалын хувьд хэсэгчлэнэ гэсэн үг. Цахим зарим одоо ангиудыг бол шилжүүлэх асуудлыг судалж байна. Аль болохоор эрт зарлан 4-р өдрөхэд бол зарлах боломжтой гэж харж байна. За ингээд ийм одоо зүйлийг бол засгийн газраас бас бидэнд үүрэг болгосон ийм зүйл байгаа гэх. Ер нь бол ингэж бүхэлд нь хаана, бүхэлд нь одоо цахим шилжүүлнэ гэж бол байхгүй. Ковидын хоцрогдол энтертэй үед бол бас энийг нөхөж байгаа хүмүүсд бол энэ хичээлийн амралтыг наашлуулахын тулд эрсдэл гэж үзэж байгаа хэсэг байгаа юм л дээ. Тий, ер нь бол нийгэм яг энэ дээр хоёр байр суурьтай байна л дээ. Боловсруулан дээдлэжээ, хичээлийн битгий хаагаач гэсэн. Тэгэхээр зэрэг энэ бас хэцүүтэй дуу хоолой. Нөгөө талдаа одоо эмнэлэгт очрлож хүүхдээ үзүүлэх гэж одоо ингэж байгаа эцэг эхчүүд бас байна. Тэгэхээр бид бол юм хэсэгчлсэн байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Шийдвэрийг заах. Энэ 4-р гэхэд гарна. Бид бас энэ хомилтын нөхцөл байдгийг бас ажиглаж байна те.